Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллага алба хаагчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг амрын гэрийн нэвтрүүлгийн ээлж ичийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ер нь мод тарина гэдэг маань ямар юм байд юм бэ гэхээр юусэн миний гар дээр байж байгаа нэг өчүүхэн жижигхэн юм ганц өрнөөс одоо цаашаа мод болж ургаж нас үеинд хүрдэг юм байгаа. Нэг ясандаа бол бид нар одоо хүүхдээр зөөрлөх юм бол нялх хүүхдтэй адилхан бид нар чинь хүүхдтэй бол одоо хоон хөхүүл уугч борхоол гэдэг ингээ явдагтай адилхан мод гэдэг маань мод үржүүлэгчдийн хувьд бол ерөөсөө маш их хөдөлмөр он жил зарж иж ингэж ургуулдаг. Халуун болох юм бол хатаад өгчихвээ. Хүйтэн болох юм бол хөл дөөд өгчихвээ гэдэг ингээд ерөөсөө нялх хүүхдтэй ажиллаж байгаа юм шиг ингэж ажилдаг юм ажил гэдэг. Бид нар одоо энэ өчүүхэн жижигхэн өрнөөс нэг настай суулгацсан байж байна. Энэ одоо шилмүс мод гэх юм бол 7 настай мод байж байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол энэ мод үржүүлэгчид гэдэг бол модыг маш олон жил ургуулж маш хөдөлмөр гаргаж тарьж борлуулалтанд гаргадаг учраас дараачийн тарьж байгаа хүмүүст хариуцлага байх хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар одоо хотын гудамжинд ингээ хардаг штеп. Улиасыг ингээ тайрсан харагдаж байдаг. Энэ ямар учиртай тайралт байдаг юм бэ гэхээр залуужуулах огтлол, цэвэрлэгээний огтлол, хэлбэржүүлэх огтлол гэдэг ингээд ороод ирдэг. Тэгэхээр одоо дараачийн арчилгаа гэдэг юм маань зөвхөн услахаас гадна шим тижээл одоо тэр огтлох, залуужуулах, тайрах, танах ийм арчилгаанууд бол модон дээр заавал хийгдчихэд юм байна. Одоо бидний мод тарьдаг арга гэдэг ингээд явах юм бол ерөөсөө мод тарьчаад зураг авахулчаад селфиж яваад тэгэл машиндаа суугаа яваад мартчихдаг. Энэ бол тэгдэг ажил бичээ. Яагаад гэвэл энэ чинь маш олон жилийн хүний хөдөлмөр маш их өртөг шингэцсэмийг аваачаад булшлах юм бол бид нар мод тарьсан гэж хэлэхгүй. Тийм учраас та бүхэн тарьж байгаа модныхоо дараачийн арчилгаан дээр маш сайн анхаарч одоо нөгөө төлөвлөлтөө сайн хийж хүнээ сайн гарга арчилгаагаа сайн хий ингэжээч мод болд юм шүү. Мод гэдэг маань тэр бүм мод үндэсний хөдөлгөөн байгалаа бүтээн. Иргэн танд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй болох үед та хаашаа холбогддог вэ? 101 102 103 105 эдгээр тусгай дугаарын аль нь руу ч холбогдсон мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр бүх дуудлага мэдээлэл зэрэгэрч холбогдох алба хэлтс рүү шуурхай дамжуулан хүргэдэг. Энэ удаагийн дугаараар мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс багц сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. Цагдаа ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төв нь гал түймэр гамшиг осол аврах ажиллагааны дуудлага мэдээллийг 101 105, гэмтрэг зөрчил зам тээврийн ослын дуудлага мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага мэдээллийг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авч шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Тус төв нь 2019 оноос эхлэн What Rewards буюу 3 хүүхд хаягийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Хэрэв та дуудлага мэдээлэл өгч тусламж авах гэж байгаа тохиолдолд өөрийн байгаа газрын байршлаа мэдэхгүй үед 3 хүүхд хаягийг тусгах юм аа. Манай мэдээлэл шуурхай удирдлагын төвн өөрийн байгаа газрын хаяг байршлыг мэдэхгүй төөрсөн иргэдээс дуудлага мэдээлэл авч байршлын тодорхойлдог болох зорилгоор өнгөрсөн оноос 3 хүүхд хаягийн системийг нэвтрүүлэн ажиллаж байна. За энэ системийг нэвтрүүлснээс хойш өнөөдрийн байдлаар нэг 24 иргэний байршлыг тодорхойлж амнаас эрүүл мэндийг амраа хамгаалсан байна. За одоо манай төв нь ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр зорж байгаа ажил гэх юм бол дэлхийн бас бусад орнуудын яаралтай тусламжийн төв цагдаагийн байгууллагуудаар ашиглагддаг онлайн сос гэдэг үйлчилгээ. Энэ ямар үйлчилгээ гэхээр захимаар дуудлага мэдээлэл авах гэсэн онлайнаар. Одоо манай улсад бол яг албан ёсны дээр захимаар дуудлага авдаг гэмтрэг зөрчил гал төмөр гамшиг ослын дуудлага мэдээлэл авдаг тийм захим хуудас байхгүй байгаа. Яг байгууллагуудын өөрсдийнх нь Facebook хуудасаар иргэд бол дуудлага мэдээлэл өгөх тохиолдол байдаг. Тэртээ энэ бол яг албан ёсоороос явж байгаа ажил биш. Тэгэхээр бид нэр энийг яг албан ёсны болох зорилгоор онлайн сус Полицго гэдэг ч юм хаягтай захин программыг үйл ажиллагаа нэвтрүүлэх энэ дуусах шатанда явж байгаа. Нэг боловсруулаад дуусахаар олон нийтэд сурчлаад ингээд ажиллана. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд насан туршаагүй хүн бэлгийн хүчирхээлэлд өртсөн байж болзошгүй дуудлагын дагуу 3 хүүхд хаягийн тусламжтайгаар байршлыг нь тодорхойлон алба хаагчид шуурхай ажиллалаа. За хамгийн сүүлд гэх юм бол өнгөрсөн 7 хоногт бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй энэ хэрэг дээр тухайн охины байршлыг нь 3 хүүхдийн системээр тодорхойлоод
одоо цагдаагийн байгууллага үржүүлэн шалгаж байна. Тухайн этгээдийг бол олж тогтооход мөрдөн байцаалтын шалтгаанд явж байгаа. Энэ хэрэг дээр бас ингэж маш үр дүнтэй сайн илрүүлж ажилласан байгаа. За 3 хүч хаягийн систем нь одоо яаж ажиллаад байгаа вэ гэхээр одоо хэн иргэн өөрийнхөө одоо байгаа газараа мэдэхгүй байна гэдээ манай тусламж ингээд хүсгээр бид нар гар утсанд нь мессежээр холбоос явуулчихдаг. Тэгэхээр тухайн иргэн нөгөө холбоос дээр нь дарахаар нэг өөдөөс нь 3 үг гарч ирдэг л дээ. Одоо морь тэмээч гэдэг юм уу. Тэгэхээр тэр 3 үгээ манай мэдээлэл авагч тийм 3 үг гарч ирж байна гэж хэлэхээр мэдээлэл авагч програм дээрээс энэ 3 үг нь одоо аль байршлыг тодорхойлж байгаа гэдгийг заагаад ингээд тухайн хүний байршлыг нь яг 3 метрийн наривчлалтаагаар тодорхойлдог гэсэн үг. Тэгэхдээ одоо энэ арга нь бол тухайн иргэн утас нь одоо 3G интернет орсон байх шаардлагатай байгаа. Тэгэхээр одоо яг сүлжээгүй газрын төр болж байгаа учраас дутагдaltaй байдаг. Хэрвээ сүлжээгүй газар ашиглаа гэх юм бол тухайн иргэн одоо аппликейшн суулгасан байх хэрэгтэй. Тэгэхээр аппликейшн суулгасан бол сүлжээгүй нь хамаа байхгүй. Одоо дэлхийн хаач байсан байршлыг тодорхойлдог. Ерөнхийдөө одоо энэ 3 их таягаар дуудлага өгж байгаа иргэдийн хараад хахад ой модон төөрсөн эсвэл одоо ямар нэгэн хүчирхийлэл дөртөөд объектыг түгжигдээд хаана байгаа мэдэхгүй ийм иргэдээс хвчлэн ирүүлж байгаа. Тэгэхээр яг нийслэл хотод хэмжээнд бол энэ бол ямар нэг асуудалгүй юу ажиллаж байгаа. Тэгээ орон нутагт бол одоо аппликейшн шаардлагатай болчиход байгаа. Мөн тусгай хэрэгцээд болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өгөх боломжгүй иргэдийн хувьд дуудлага өгөхдөө зурвас бичих боломжтой бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагыг 102 дугаарын утсанд зурвасаар хүлээн авч яаралтай холбогдох албаныг чихэлтэст дамжуулан шуурхай ажиллаж байна. Бид нар одоо тусгай хэрэгцээт боёо одоо сонсгол хэл ярианы бэрхшээлтэй уцаар ярих одоо дуудлага мэдээлэх чадамжгүй тим иргэдээс бас богино зурвасаар дуудлага мэдээлэл хүлээн авч ажиллаж байгаа. Гэхдээ бас тусгай хэрэгцээтэй иргэдийн юмуд бас богино зурвасаар харьцах бас чадамжгүй боломжгүй тийм иргэд бас байдаг. Тэдгээр иргэдээс бид нар яаж ийм вэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр одоо дуудлага цаг эмэн гэдэг яг тусгай хэрэгцээ хүмүүс зориулсан үйлчлэгийг өнгөрсөн оноос бас нэвтрүүлсэн. Тэр нь болохоор одоо дүрсээр харж дохионы хэлээр харьцдаг ийм зохион програм нэвтрүүлсэн байдгийн. Тэгэхээр тухайн байгууллагатай бид нэр одоо хамтарч ажилладаг гэсэн үг. Тэдний тухайн байгууллага дээр одоо цагдаа онцгой эмнэлгийн үйлчлэгээтэй холбоотой дуудлага мэдээлэл ирэхээр нь манай байгууллага дамжуулаад ингээд хамтраад дүрсээр бас дохионы хэлээр харьцах боломжтой. Мэдээлэл шуурхай удирдлагын төв рүү ирсэн дуудлагыг хүлээн авч холбогдох алба хэлтс рүү дамжуулдаг бол дуудлага мэдээллийг хэлтсээр хүлээн авч 1 минутын дотор тухайн өдөр үүрэг гүйцэтгэж буй явган болон авт эргүүлийн алба хаагчдад дамжуулдаг байна. Тусгай дугаарууд руу тоглож залхан ачаалал үүсгэж тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл очруулахын зэрэгцээ хүүхдүүд тоглосон дуудлага цөөнгөө ирдэг байна. Түүнчлэн бага насны хүүхэд гэлтгүй иргэд тусгай дугаард андуурч залгах, өөрсдийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хансны улмаас халаасан дах утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг. Хүүхэд одоо санамсаргүй ч юм уу санаатаагаар ч юм уу тийм дуудлага өгсөн тохиолдолд тэр хүмүүсийн ажил үйлсд бас чирэгдэл учрна. Буруу дашаа мэдээлэлээр хөөцөлдөж одоо чирэгдэл учруулах болно гэж хэлнэ. Тийм учраас үнэн тохиолдолд тэр дуудлага руу хандж явах хэрэгтэй гэдгийг хэлж өгнөдөө. Цаг заваа алдна. Тэгээд өөр хүн туслах ёстой байсан бол шал дэмий явах шаардлага гарах гэж. Тэгэхээр зөрчил гаргаж байгаа иргэдэд зөрчлийн тухай хуулийн 15-2-ын 3 цааснаар төрөө албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэж эсвэл доромжилсон бол хүнийг 250,000 төгрөг 250,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог ийм залттай байгаа. Тусгай дугаарын утаснууд нэг дор ажиллах нь маш том давуу талуудтай бөгөөд гал түймэр гамшиг ослын яаралтай дуудлага хүлээн авдаг 101 105, гэмтрэг зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авдаг 102 дугаарын утаснуудад ирсэн дуудлага мэдээллийн тохиолдлуудад эмнэлгийн байгууллагын хэрэгцээ гарсан онц шаардлагатай үед дүүргийн цагдаагийн хилцтэй холбогдсон түргэн тусламжийн машин цаг алдалгүй очих болсноор байгууллага иргэдэд мэдээлэл солилцох хүрх хүртээмж сайжирч байгаа юм а. Иргэд та бүхэн тусгай дугаарын утас руу тоглож залгахгүй байх. Тоглож залгаснаар ямар хор оршигтай талаар бага насны хүүхдүүдтэй ойлгуулж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллана. Амрын гэрийн үзэгчтэй ярилцах цагийн энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүүргдэг цагдаагийн газрын 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Ууган Баяр заллах гэмт хэргийн талаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Улсын хэмжээнд 2022 оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад
заллах гэмт хэрэг ер нь хэрэг бүртгэгдсэн бэ? За нийт 2021 онтой харьцуулаад ирэхэд бол 2021 онд нийт гэмт хэрэг бол 4935 бүртгэжсэн. 2022 оны эхний 5 сарын байдлаар бол нийтдээ 9746 болж өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ дундаа заллах төрлийн гэмт хэрэг нь болохоор урд оны эхний 5 сарын байдлаар 1657 бүртгэжсэн бол энэ оны эхний сарын 5 сарын байдлаар 3793 бүртгэж өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ дээр нь яг зүгээр бид бол бас нэг дүн шинжилгээ хийгээд үзэхээр мэдээж нэг ковидын үед цар тахалтай холбоотой хөл өрөө тогтоосондоо холбоотойгоор тодорхой хэмжээний өнгөрсөн оны үзүүлэлтүүд бол буурс үзүүлэлт бол байсан. Гэхдээ энэ жил одоо мэдээж тодорхой хэмжээнд тэрнээсээ гадна бас бусад шалтгаан нөхцлөөр нөлөөлөд өссөн үзүүлэлт бол байгаа. За энэ дундаа Чингэлтэй дүүргийн цагтаагийн 1-р хилцээ хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд бол урд оны эхний 5 сарын байдлаар 86 заллах төрлийн гэмт хэрэг бүртгэжсэн бол даруй одоо энэ оны эхний 5 сарын байдлаар 291 болж өссөн үзүүлэлттэй бүртгэгдсэн байна. Зөвхөн заллах төрлийн гэмт хэрэг. Тэр ер нь заллах төрлийн гэмт хэргүүдээс ямар төрлийнх нь заллах гэмт хэрэг төлхөө үйлдэгдээд байна. Үүний шалтгаан нөхцөл нь бас юу юм бэ? За заллах төрлийн гэмт хэрэг ер нь бол яг төлхөө үйлдэгдэж байгаа нэр хэд хэдэн төрөл байгаа. Энэ дундаа ер нь бол яг мэдээж 2021 оноос хойш нөгөө ковид буюу цар тахалтай холбоотойгоор хөлөөрөө тогтоосон холбоотойгоор иргэд нөгөө хоорондоо уулзах, ойрын нөгөө зай харилцаа үүсэхгүйгээр нөгөө алсын зай харилцаа буюу утас цахим хэрэгсэл ашиглаад хоорондоо харилцдаг ийм нөхцөл байдал бий болсон учраас одоо сүүлийн жилүүдэд яг сүүлийн үед бүртгэж байгаа заллах төрлийн гэмт хэргийн үйлчлэлийн аргуудаас бол нөгөө цахим төрлийн заллах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэж байгаа. Сүүлийн үед бас нэлээдгүй зөвхөн Монгол улсад гэлтггүй дэлхийн нийтэд ер нь койны асуудал бас энэ заллах төрлийн гэмт хэрэг ер нь нэлээд эзлээд байгаа. Манай Монгол орны үед ер нь хэрэг бүртгэгдэж байна. За яг койнтой холбоотой хэрэг бол манай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ер нь бас нэлээдгүй хэд бүртгэсэн өссөн үзүүлэлт гарсан. Энэ нь юутай холбоотой байгаад байна гэхээр иргэд маань нөгөө өөрсд байгаа эд хөрөнгөө тодорхой хэмжээнд нөгөө хөдөлмөр зарцуулахгүйгээр ч байдаг юм те. Амар хэлбэр аргаар нөгөө тодорхой хэмжээнд байгаа мөнгөө өсгөх зорилготойгоор одоо зарим заллагч этгээдүүдэд нөгөө мөнгөө өгч заллуулж байгаа асуудал. Үүн дээр бол заллагч этгээдүүд мань яг юу эргэлж ийнэ гэхээр тухайн койн гэдэг зүйлийг худалдан аваад мөнгөийг ч өсгөөд гээд мөнгөний авдаг. Эсвэл зарим заллах төрлийн гэмт хэрэг үйлж байгаа гэдэг нь үхээр та надад мөнгөө зээлч. Энэ мөнгөөр чинь би койн болгоод өсгөөд ашиг олоод буцаага тодорхой хэмжээний ноогдол ашиглаад чанд мөнгө чинь буцаагаад өгье гэдээ авдаг. Авангуудаа эргээд нөгөө койн маань одоо тий ханшин нунчлаа би одоо алдагдал учраас ямар нэгэн байдлаар ашиг олсонгүй гэдэг байдлаар эргээд нөгөө заллах төрлийн гэмт хэрэг үйлч этгээдүүд нөгөө хүмүүстэй тийм үйл одоо хариу үзүүлээд үзүүлдэг хариу өгдөг тэнгууд нөгөө хүмүүс нь мэдээ тодорхой нөгөө өгсөн мөнгөө нь эргээд ирэхгүй болчихж байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр заллах гэмт хэргийн хохирогчлолтой иргэд маань ер нь хохирлоо барагдуулах боломж ер нь хэрэг гэдэг юм бол ялангуяа захим орчинд заллах гэмт хэрэг төрсэн хүмүүс магадгүй зарим иргэд бас бага мөнгөн хэмжээтэй заллуулсан бол бас цагдаагийн байгууллагад хандхаасаа санаа зовч юм уу тиймэрхүү байдлаар ер нь бол цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдлууд ер нь нэлээдгүй байдаг энэ талаар бас мэдээ. За яг энэ дээр бол зүгээр би яг юу хэлэхэд бол цагдаагийн байгууллагын зүгээс эрүүгийн хуулийн заасан заллах эрүүгийн хуулийн 17-гийн 3 заасан заллах төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг шалгаад бид нар мэдээж хуулийн заасныхаа дагуу хохирол иргэн нөхөн төлөгдөх боломж олцог бид нар хангаж ажилладаг. Иргэд маань энэ дээр бол нэг буруу ойлголттой байдаг. Юу гэхээр цагдаагийн байгууллага тухайн юу гэдэг заллуулсан мөнгийг болон одоо хохирсон иргэний хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл эрүүгийн хэрэг хэний шийдвэр тухай хуулийн зааснаар бол бид нар хохирол нөхөн төлөх нөхцөл болцоог бид нар хангаж өгч ажиллах ёстой. Энэ нь юу вэ гэхээр тухайн заллах төрлийн гэмт хэрэг үйлчийн этгээдийн нэр дээр нь одоо тээврийн хэрэгсэл эсвэл магадгүй үл хөдлөх хөрөнгө хөдлөх болон ямар нэгэн төрлийн хөрөнгө байвал бид нар түүнийг нь битүүмжиж хураан авч хэргийг шүүхэн шилжүүлэхдээ хамт тухайн эд хөрөнгийг нь бид нар эрхийг нь хязгаарлаж байгаа шилжүүлдэг. Энийг эцсийн байдлаар шүүх шийдвэрлэж
шүүх тухайн иргэнд одоо юу гэдэг тэр ий төрөнгийг нь хураачиж улсын орлого болгодог эсвэл бол тухайн шүүгэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар дамжуулаад зарж борлуулад хохирсон иргэний хохирлыг барагдуулах үйл ажиллагааг явуулдаг. Тэр л цагдаагийн байгууллагад иргэд маань юу гэхээр өгчхөр цагдаа л хохирол барагдуулах үүрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл яг үндсэндээ тэр хуулийн зааснаар бол үгүй бид бол хохирол барагдах нөхцөл цог нь хангалтыг өгч ажилладаг. Ийм чиг үүрэгтэй. Тэгэхээр иргэд маань ер нь заллах гэмт хэргийг хохирогч болохын тулд ер нь юун дээр хамгийн сайн анхаарах хэрэгтэй. Энэ талаар бас зөвлөгөөгөл. Ер нь бол энэ өөрөө уг нь их амарх юм. Иргэдийн ерөөсөө ухамсартай шууд холбоотой асуудал. Юу гэхээр альва нэг юу гэдэг ий төрөнгийн одоо тэ харилцаа эсвэл ямар нэгэн байдлаар өөрийнхөө ид хөрөнгөтэй холбоотой харилцаа үүсгэхдээ түүнийгээ цаадах нэг үйл ажиллагааны их сурвалжийг нэгтлээд үзчих хэрэгтэй юм байна. Хэлбэл ямар нэгэн байдлаар одоо шил байр худалдан авах гэж байгаа эсвэл тээврийн автомашин худалдан авах гэж байгаа болвол эсвэл магадгүй онлайнаар тэ бараа бүтээгдэхүүн захиалаад авах гэж байгаа бол тухайн тээврийн хэрэгсэл автомашин нь яг өөртөө худалдаа наймаа хийх гэж байгаа иргэний нэр дээр байна уугүй юу гэдгийг нэгтлээд үзчих хэрэгтэй. Одоо сүүлийн жилүүдэд ийм Монголиага тэ бүх юм цахим хэлбэр шилжээд бид нар цахим байдлаар мэдээлэл төрийн байгууллагаас авах бүрэн боломжтой болцгооцсон. Ийм учраас энэ талын мэдээллийг энэ төрийн байгууллагын энэ цахим мэдээллийн сангуудаас хүлээн аваад нэгтлээ яг үнэхээр энэ байна уугүй юу гэдгийг шалгаал үзчих хэрэгтэй. Ягаад гэвэл тэр тухайн байрыг машиныг худалдаж авахын тулд тэр хүн өөрөө ий төрөнгөө зарцуулаад шийдвэрж байгаа учраас энэ төрлийн имийг нэгтлээд үзчих хэрэгтэй. Ингөөлөл өөрөө иргэд маань өөрсдөө бас нэг заллах төрлийн гэмтэрэг авах гэж болохгүй. Уг нь бүрэн боломжтой. Тэгэхээр альва нэг иргэдтэй зүгээр анхааруулаад хэлэхэд байр авах гэж байгаа ий төрөнг альва нэг ий төрөнг худалдаж авах гэж байгаа машин худалдаж авах гэж байгаа бол яг тухайн үнэтэйгээ утсан харилцаа буюу алсын зайны харилцаа үүсгэхээс илүүтэйгээр яг бит байдлаар нь очиод үзээд бичиг баримтыг нь үзээд за тухайн бичиг баримт нь яг өөрийнх нь нэр дээр байгаа үгүйг нь төрийн байгууллагын сангийн мэдээлэл рүү ороод шалгаад үзчих. Эсвэл бүр байгаа гэхэд харьяа тэр тухайн төрийн байгууллагт нь өөрийн биеэр очиж хандаад үзээд яг энэ баталгаатай мэдээлэл баримт нь өөрийнх нь нэр дээр байдаг бүртгэлтэй байна. Асуудалгүй гэх юм бол тэрхэн байраа худалдаа дараа дараагийн гэрээ хэлцээрээ хийгээд явах юм бол энэ төрлийн одоо залхах төрлийн хохирож болохгүй боломж иргэдэд байгаа. Иргэд маань үүн дээрээ л жоохон анхаарал хандуулчих юм бол уг нь заавал тий заллингийн хохирогч болоод цагдаагийн байгууллага дээр гомд мэдээлэл гаргаад шалгуулад өөрсдийн нөгөө нэг алтан үнд цагаа ингээд үүрэн байж наашаа цаашаа явах шаардлага байхгүй. Ярилцсанд баярлалаа. За. Achilles International Mongolia төрийн бас байгууллагын санаачлагаар жил бүр хүүхэд багчуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг гүйлтийн тэмцээн өнөөдөр үндэсний цэцэрлэг түрээлэн дамжилттай боллоо. Энэ хөтөлбөр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бол өөртөө ихтэй болох зорилготой хөтөлбөр. Мөн сайн дурын ажилтнуудыг илүү одоо нийгэмд үн цэнтэй нийгмийн ажилд оролцуулах зорилготой. Мөн одоо олон нийтэд ялгаатай байдлыг ойлгуулах зорилгоор одоо нөлөөлийн зорилгоор бас зохион байгуулдаг ийм одоо хөтөлбөр арга хэмжээ гэсэн. Тус тэмцээнд нийт 650 гаруй хүүхэд оролцсон бөгөөд цагдаагийн байгууллага албаагчдаас дэмжлэг үзүүлэн хүүхэд багчуудад зориулсан хөгжимтэй жагсаал хүүхдүүдэд туслах хөтөж цагдаа ажиллуулж арга хэмжээний үеийн хамгаалтыг зохион байгууллаа. Албаагчид гүйлтийн тэмцээний үеэр гараанаас барай хүртэл хүүхдүүдтэй гүйж дэмжлэг үзүүлэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөж байна. Ингээд цагдаагийн байгууллагаас бол энэхүү гүйлтийн тэмцээнд бол дэмжиж оролцож байгаамаа. Тусгай хэрэгцээ хүүхдүүдэд яагаад дэмжлэх хэрэгтэй вэ гэхээр тусгай хэрэгцээ маань өөрөө олон янз байдаг. Хөгжлийн бэрхшээл, харааны бэрхшээл, сонсголын бэрхшээл гэх мэтчлэн тийм үү. Тийм учраас зарим шаардлагатай одоо хөтөж шаардлагатай хүүхдүүд гэж байдаг. Энэхээр хөтөж шаардлагатай хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын аль багш нараас одоо хөтөлж одоо 1000 м, 800 м гэх мэтлэнгийн зайд одоо уралдаан тэмцээнд нь дэмжлэг үзүүлж мөн одоо энэ орчны аюулгүй байдал, хамгаалалт энэ нөхцөл байдлуудыг одоо хамтран ажиллаж байгаамаа. Тус тэмцээний зохион байгуулснаар хүүхэд багчуудын сэтгэл зүйг дэмжих, тэдэнд итгэл өгөх, бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Цаашид энэ төрлийн тэмцээн үйл ажиллагаан дээр цагдаагийн байгууллагаас дэмжин ажиллах болно. Манай энэ Achilles Mongolia-аас зохион байгуулж байгаа энэ хүүхдийн Kids Run тэмцээн зохион байгуулж чадаад маш их баяртай байна. Манай хүүхэд анх удаага орох гэж байгаа. 5-6 настай төрөлд нь анх удаага орох гэж байгаа.
Өнөөдрийн арга хэмжээ бол их гоё болж байна. Ялангуяа ийм тусгай сургуулийн хүүхдүүдийн дунд явж байгаа. Тэгээ жирийн хүүхдүүдтэй холиод явж байгаа энэ тэмцээн биднэрт бол сэтгэл амар өндөр байна. Би яг ийм төрлийн тэмцээнийг анх удаагаад ирж үзэж байна. Тэгээ би энд нөгөө өөрийнхөө ачийг гүйлгэх гэж ирсэн учраас хараа зогсож байгаа байхгүй юу? Нийт Монголынхаа их хөрсийн баярын мэндийг төшөөлье. Ингээд төшөөлөөрэй. Энэгээр минь Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний удирдах албан тушаалтай албаагчид нийслэлийн ерөнхий боловсролын 214 сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдад хувь хүний үнэт зүйл, мэргэжил сонголт, амьдралын үндсийн, гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрлэхэд дарамт шахалт сэдвүүдээр үе шаттай сургалт зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын удирдах албаагч нар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бос 200 гаруй сургуулиудын ахлах ангийн сурагч нарт хувь хүний хөгжил сэдвийн хүрээнд их оронч хүмүүжил, их оронч төлөвшөл, хэрвээ мэргэжил сонголтод юун дээр анхаарах вэ? Үе тэнгийн гадуурхал ямар хор ач холбогдолтой, захин орчны сөрөг нөлөө өөрт нь болон бусдад найз нөхдөд нь ямар нөлөөтэй байдаг зэрэг өргөн хүрээнд бол сургалт мэдээлэл орж байгаагаараа энэ удаагийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж байгаа арга хэмжээ маань онцлогтой байгаамаа. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа бүхий л удирдах албаагч нар энэхүү сургалтанд хүүхэд багчуудаа, ахлах ангийн сурагчдаа сургалт мэдээллийг өгөөд явж байна. Өнөөдрийн сургалтаар би цагдаа ямар хэрэгтэй хүмүүст гэмт хэрэгээс өрчилсөн сэргийлэх талаар маш олон мэдээлэл авлаа. 87 дугаар сургууль дээр хувь хүний хөгжил, үндсүүлийн талаар сургалт зохион байгууллаа. За эдний сургууль маань маш идэвхтэй оролцлоо. За дандаа 8 дугаар ангийн 4 бүлгийн 170 орчим хүүхэд оролцлоо. Хүүхдүүдээс сонирхсон асуулт нь ер нь цагдаагийн байгууллагад яаж орох вэ? Бие бэлтрийн талаар яаж өөрийгөө бэлтгэх үү талаараас асуултууд бас төвөөмөл гарч байна. Ахлах ангийн сурагчдаас учраас үнд зүйлээ баш багасаа тодорхойлж чадсан бол та нар сургуулаа төгсөөд тэр үнд зүйлийнхаа дагуу мэргэжлээ зөв сонгож чадна. Мэргэжлээ зөв сонгож чадах юм бол тэр дараагийн шатны ихтэй сургуулаа төгсөөд тэр мэргэжлээрээ тууштай ажиллаж улс орондоо эхийг бүтээж чадна, нэр хүндтэй хүн болж чадна. Үр хүүхэдтэй, хань ижилтэй гэдэг юм уу, нэр хүндтэй, ах дүүстэй нэр хүндтэй нийгэмдээ эхийг бүтээсэн сайн иргэн болж чаднаа, сайн өрхийн тэргүүн, сайн эцэгтэй болж чаднаа гэдэг талаас нь хүүхдүүдийн өөрсдийнх нь ухамсарт гэдэг юм уу, өөрсдийнх нь мэдлэг тохирсон ийм энгийн байдлаар яриа таниулах хийлээ. За өнөөдрийн хувьд гэх юм бол миний хувьд хүний хамгийн ихэн зан чанар болоо өөрийн хувь үн цэний талаар ер нь бол их сургалтай, их сонирхолтой санагдлаа. Монголын нийт хүүхдүүдтэй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад цагдаагийн байгууллагын ах эгч нар нь та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Цагдаагийн байгууллагаас бол зөвхөн тухайн тэмдэглэлт өдөр бус жилийн 365 хоногт хүүхэд багчуудынхаа аюулгүй байдлын төлөө, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн төлөө, тэдний эрхийг хамгаалахын төлөө олон ажил арга хэмжээг хуулиар хүлээсэн чиг үүргийн өрөөнд хэрэгжүүлдэг юм шүү. Тэгээд энэхүү өдрийн баярын мэндийг хүүхэд багчуудаа бүгдээрэнд нь хүргэе. Сайхан баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн авраг шалгаруулах цогцлбор тэмцээн энэ оны 5 дугаар сарын 22-наас 24-ний өдрүүдэд 5-7 дахь зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Цагдаа дотоодын цэргийн нийт 5 баг тамирчин 120 албаагч. За 2022 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл бид нар бэлтгэлд гарч. За өнөөдөр тэмцээн уралдаанд амжилттай оролцож, за дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойгоор дотоодын цэргийн баг маань 3 дугаар байранд орж хүрэл медаль хүртсэний явдалд баяртай байна.
Маш тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах цогцлбор тэмцээн гарааны өмнөх ажиллагааны үеийн жагсаалын үзүүлэх тоглолт гардан тулаанаар эхэлж, норомт төвийн бэлтгэлийн гүйцэтгэл зэргээр өрсөлдөж, эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 6 км-ийн маршин явсад гранатын мэрэгэн шидэлт ерөнхий цэргийн саадын зурсыг туулах, босоо суугаа хэвтэй байдлаас буудлага үлдэх, эзлэгдсэн объектыг чөлөөлөх, байгалийн саадыг туулах, хөнөөлийн голомтод төрөл бүрийн нормативыг гүйцэтгэх, үе олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэлийн нормативыг боловсруулах зэрэг дасгалуудыг гүйцэтгснээр барианд орсон юм а. Тэгэл өндрөнөө бид нэр ингээд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй трассынхаа саяны гүйлтийн зомдлохоор 3 нөөц тамирчны үлдээгээд 26-уулаа Ахмад Соёлбаатар гэдэг хүний салаан захирч ахын за удирдлагын дор гүйж амжилтаа орж ирлээ. Тэмцээн род байнгын бүрэлдэхүүний салаа хугацаа цэргийн алба хаштай салаа эмэгтэй тасгийн төрөлд аваргуудаа шалгаруулсан бөгөөд цагдаа дотоодын цэргийн байгууллагаас оролцсон дэслэгч Бумбаяр захирагчтай дотоодын цэргийн байнгын бүрэлдэхүүний салаа 3 дугаар байрт шалгарлаа. Би Монгол Улсын ерөнхийлөгч зөвшөөрөгчдийн ерөнхий комиссийн ерөнхийд марш таатгээд ивчгээд одоо 10 дахь жилдээ үүж байна. Одоо энэ марш бол миний 4 дахь удаагийн марш. 15 онд 4-р иржсэн, 17 онд 5-р иржсэн. Тэгээд тийм тус байр ажиллажсэн. Тэгээд энэ 3-р байр орсондоо маш их өндөр байна. Маш их баярлж байна, сэтгэл хөөрж байна. Миний төлөө 10 жил хичээсэн 10 жилийн хөдөлмөрийг анх удаа хүртсэндээ баяртай байна. Сургуулийн өмнөх насны хүүхэд эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тэргийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөний цагаан толгой 2022 модуль сургалт тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 81-р зүйл цагдаагийн ерөнхий газрын дарган тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ёс суртахуун төлөвшил хандлах сэдвт ёс зүйн сургалтыг Төв орон нутгийн цагдаагийн албаагчдад цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгууллаа. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлүүд бүхий орон тооны бус зөвлөлийн 2 дугаар хуралдаан боллоо. Байгалаа бүтээн яанд Баянзүрт дүүрдэг цагдаагийн газрын нэвтэр хэлцийн хамт олон нэгдэж, албаагчдын цуслангийн хашаанд мод тарьж, амьдрах орчныг сайжруулахад нь дэмжлэг үзүүллээ. Баянгол дүүрдэг цагдаагийн газраас дүүргийн прокурорын байгууллагатай хамтран хүүхдийн нэр хаяны хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын ажил тулгарч буй хүндрэл бэрхшээл, хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах чиглэлээр уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хангуул дүүрдэг цагдаагийн газраас гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага ихтэй сургуулиудын хамтын ажиллагаа оролцоог дээшлүүлэх чиглэлээр тус цагдаагийн газрын замын цагдаагийн хэлцээс хөдөө аж ахуйн их сургуультай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт оюутан эргүүлийг ажилуулж, оюутан залуут хууль эрх зүйн мэдлэг олгож байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийт хүүхэд багчуудад сурталчлах, үзэсгэлэн урлаг соёлын болон спортын уралдаан тэмцээний олон талд ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлын хүрээнд хүүхэд таныг хамгаалъя нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 11 цагаас Хангуул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тул хүүхдүүд та бүхэн ирж цагдаа ах эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлээрэй. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар амгалан амьдралын төлөө хамтдаа.